Ганагийн сүгт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширээдүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Би амьдралдаа хэд хэдэн удаа хий үзэгдэл сүнс гэмээр зүйлтэй таарч байсан юм. Тэр явдлуудаас та бүхэнтэй хуваалцъя. Одоогоос 1 жилийн өмнө 11-р ангид байхдаа би урлагийн үзлэгт орох гээд бүжгийн бэлтгэлээ дараад оройхон дахиад сургууль руугаа явлаа. Би найзуудтайгаа хамт явж байсан ба би тэгэхэд сургууль руугаа хурдан очихын тулд нэг нарийнхан гудмаар товчилж ялхав. Яагаад гэхээр бүжгээ бэлтэж байсан заал манай сургуулиас жаахан зайтай 2 автобус дамжиж очдог учраас автобус ирэхгүй удаад байхаар нь 2 буудлын наан зогсдог автобусанд суусан юм л та. Тэгээд тэр гудамж руу яг эргээд орох гэж байтал урагшаа араас нэг айлын хаалга онгорхоо байх юм. Хажуугаар нь зөрөгтэй хэл тартал хав хар дүрстэй хөгшин шимшиг нэг хүн өрөөсөн хөлөө өргөд өвдөг дээр эрүүгээ тавиад доош хагас суужчихсан мөрөө тас хавчаад над руу цоош ирдэж бахан тэр. Би чайсан таашхраад хажуудаа явсан ангийнхаа өвгөнийг тас тэврээд авлаа. Энд нэг юм байна гэж хэлтэл нөгөө өвгөн хашаан дээгүүр өндөлзөж харснаа. Гүй юм байхгүй л биш тэл гэсэн. Би яага тэвэрсэн жигтэй зогсож байтал яг бидний ард явж байсан манай ангийн идэвх. Тэнд нэг хар юм байна гэд бас л орилцголоо. Харин манай ангийн тэрхүү дахиад хашаар харснаа. Юу ч байхгүй биш тий та нар юу хараад байгаа гэдэл байсан. Би дараагийн сургууль дээр очиж 2 цаг гарan бэлдээ тарих үед оройн 11 цаг болж байв. Би гэртээ арихын өмнө 0 орох хэрэг гараад хөвгүүдийг дагуулж явал тань биш гээд ганцаараа 0 орлоо. Манай сургууль оройн цагаар эмэгтэй 0-оо цоочлоод эрэгтэй 0 онгорхоо үлдээдэг байсан юм. Би засч дуусаад гараа угаагаад толин тарж байтал яг уртуур тайрмал үстэй жаахан өхөн өнгөрөх шиг үлдгэе. Орой олчихсан байхад хин ингэ жаахан өхнө ганцаарнг 0 руу явуулдаг байна гэж удаад эргэж хартал хинч байсангүй. Дотор бал хийгээл явчихсан. Арай хийж ангируугаа гүйж орсон доо. Энэ явдлаас хойш би сонирн болж шөндөө нэг том нүд намайг харж байгаагаар эсвэл хав хар өрөөнд нэг юмнаас цухтаж байна гэж зүүдлээд хэд хоног тавь хомтож чадаагүй. Эмээдээ хэлтэл эртгээ хэлэхгүй яасан ингээд домон суусуулгаж арцаар ариулж өгсөний дараа л би зүүдлэхээ үлж 50 хондог болсон доо. Ярих 2 дахь явдал маань эхний явдал дээр гардаг тайрмал үстэй өхөнтэй холбоотой бас нэгэн явдал надад тохиолдож байсан. Би 6 дугаар ангид байлаа л та. Манай сургуулийг сүнстэй гэж нэрв нэгтлэн хүртэл ярьдаг. Ялангуяа 2 давхрын баруун булгангаас зүүн булан хүртэл явхад их хэвгүй гэлцдэг байсан. Өвлөө нэг өрөө манай ангид эцэг ихий урлавлаад эмээ маань нэрд суулаа. Бид дунд ангид тул үдээс хойш хичээллээд эргэтгээгээ тасардаг тул өвлийн цагт тарах үед аль хэдийн харанхуй болчихдаг байлаа. Би эмээгээ хүлээнгээ найзуудтайгаа сургуулийн өнгөлөөр гүйж тоглож байгаад 2 давхрын баруун буланд байдаг цонхны тусгалд бидний дүрс хөөрхөн харагдахаар нь уцаараа зураг дарлаа. Тэгсэн ч манай нэг найз гинтэл уйлаад доошоо суужглаа. Би бүр гайхаад яасан бэ гэсэн чи миний хажууд нэг тайрмал өстэй өхөн зогсож байсан гэх юм тэр. Бид нар худлаа тоглоод бай гэд үнэмшээгүү. Гэтэл найз маань нэрээ над авахулсан зураг харалтаа гэдгийг. Зурга томруулж хартал үнэхээр л бидний хажууд нэг тайрамл өстэй өхөн зогсож байдаг юм да. Тэр явдлаас хойш би сургуулийн сүнстэй гэдэг ирэнд бүрэн итгэдэг болсон. Надад тохиолдсон 3 дахь явдал гэвэл одоогоос 3-4 жилийн өмнө гэр бүлэрээ хөвсгөлийн мөсний баярт явахаар 3 машинтай хөдөлж байхад болсон юм. Хотоос гараад нилээд явсны дараа булган орохын өмнөхөн 150 км шорон зам руу ороод удаагүй байтал замын зүүн талд нэг машин унтарчихсан гадна 4-5 хүн зогсож байсан. Шүн дунд байсан болохоор бид нар зогсож очиод яасан хийсэн бэ гэд асуутал устаа бензин хийлгчихсэн юм шиг н машин астгүй. Та хэд булган орох бол биднийг замаараа дгүүлээд буулгачаач гэж хуйлаа. Бид ч тэднийг 2 машинд хувааж авцсуулгаад цааш хөдлөлөө. Гэтэл хэсэг явж байтал манай машин зүг зүгээр байсныг гинт унтраа зогсчихдаг юм да. Буучалгаад ямар ч эвдрэл олсонгүй. Араас ирсэн манаахны машин ч зогсож хамтдаа ноцолдож байгаа цаг гарангийн дараа арай хийж асаагаад хөдөлсөн юм.
Гэтэл удалгүй манай машин дахиад л унтарчихсан. Хойно яваа 3 дахь машина хүлээгээ зогсож байтал жолооч нь ганцаар ирээд замаас хүн суулгасан нөгөө машин бас унтраад асахгүй байна гинэ гэдэг байгаа. Ингээд хоёр талд хоёр машин маань унтарч бас л бөөнөрөө ноцол дараа хийж асаагаад шүү арай гэсээр булга орсон юм. Булга орсон даруйда өнөө хүмүүс биднийг эндээ болгочих гэдэл шууд буугаад явсан. Үүнээс цааш хөвсгөл рүү явхад манай хоёр машин огт дэвдэрсэнгүй маш сайн явсаар очсон юм. Хөвсгөлд байдаг өвөөгэндөө очиод замд олсон энэ явдлаа ирсэн чи өвөөгийн зэрэг хөвсгийгээд. Гүй хөөхтүүд минь тэр замаас хүн авч юусоо болдгоо юм штэ. Тэр газарт чи өнгөрсөн 102 машин мөргөлдөд 4-5 хүн газар дээр нас орсон. Гэж хэлэхэд бидний дотор хүүтэр холивчихсан. Өө цааш нь та нарын замд мөн ч их саад тавьжтэй. За яа сайтай удам сайтай хүмүүс тулда харж үзэгдээд ийсэн мэндэржтэй гэж билээ. Хамгийн амар нь юу гэж сүүлд нь манай ах хэлэхдээ тэр хүмүүсийг аваад машин эвдрээ зогсож байх үед хөл рүү нэг юм хүйт татаад байсан гэсэн. Тэр үедээ биднийг айлгачихна гэж бодоод дуграагүй юм билээ. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болов. Баярлалаа. Манайх хашаанда хадам ээж хадам ихчинхтэйгээ нийлээд 3 айлаараа буудаг юм. Нэг өдөр манай хашаанд хулгай ороод эзэн нь олддгүй. Хадмууд маань нилээд сүсэг бишрэлтэй хүмүүс. Хадам ихчийн нөхрийн аав нь бөөх хүн байдаг бөгөөд тэр хүндээ байнга үзүүлж харуулдаг байв. Хулгайн эзэн олдохгүй болохоор аргаа бараад нөгөө бөө аавд үзүүлсэн байгаа юм. Би байнга ажилтаа байдаг болохоор тэрийг сайн мэдээгүй эхнэрээсээ л удсны цанаас хальт сонссон л доо. Яг тэр үзүүлсэн сурагтай зэрэгцээд эхнэрийн дүүгийн найз залуу хэд оног генет алгуулчих. Бид ч за ер нь ойлгомжтой боллоо даа гэд нөгөө залуутай холбогдох гэсэн боловч чадсангүй. Тэгсэн нэг өдөр өөрөө уцаар холбогдоод хэрэгээ хүлээсэн гэсэн. Тэр өдрөөс хойш нилээ юм болж бид нар чайгаад цагдаагаар эрен сурвалжлуулаад ч уулзсангүй. Тэгээд нэг өдөр олдсон гэсэн мэдээ ирсэн ч их хэцүү мэдээ байл. Цуслангийн машинда хоолоогоо боож амиа орлоод хөлдсөн байдалтай олдсон гэсэн. Би ч нарийн ширийн учрыг мэдэхгүй тул хулгай эрэхт ороод найз өхнөөсөө салаад гутраад гисэн байхтай амар юм гэж бодоол өнгөрч ирсэн. Гэхдээ түүнээс өөр сэтгэл зүйд нөлөөлөх дарамт бас байсан юм шиг байл. Тэр өдрөөс хойш их сонин хачин жигтэй юмнууд болж эхэлсэн. Эхнэрийн зүү дэвгүүтгэж шөнө хаяа уйлж сэрдэг боллоо. Эхнэр маань багадаа сүн сардаг байсан гэсэн. Тэрийг харахаараа татаж ундаг сэрэх үед нь хамаг биеийн хөндүүрлэж зарим газар нь хөхөрсөн байдаг гэж. Томроо түндээ дасчаад айхаа болж яванда харагдхаач байлсан гэж надад ярьж байсан юм. Би тэрэн сэтэрч хвээл гэж хайж байлаа. Яг тэр үед манай хүүхэд хатгаад усаад дөнгөж идгэж байсан юм. Гэтэл гэнэтэ биеийн хүндэрч хэд өнөг халуураа өвдөд шүн унтхаа байж шүнжэнгөө уйлдаг болов. Нэг өглөө хадам ихч орж ирээд яа навалрахнаа нөгөө талигч чинь манай энэ авир эргэлдээд байна гэсэн. Хүүч чинь хорогдсон байна. Танаа хашаагаар эргэлдээд байна гэж хадам аав хэлсэн гэв. Хадам ихч юмыг яаж мэдхвэ гээд утсаар нөгөө бөөрөө залгаж асуусан байгаа юм. Тэгтэл тийм юм болоод байгаа юм бол эртхий хэлэхгүй яасан. Би яг одоо завгүй хөдөө ажилдаа явж байна. 2-3 хоногийн дараа яваад очин тэр болтол манахаас очиод утлаг угаал аваад хүүхдээ хариул гэж хэлж. Бид нэр дөрвөн шиг очиод хэлсэн зүйлийг аваад хүүхдээ угааж утаж хариуллаа. Тэр үед нэг зүйл анзаарсан нь хүүхэд манд өрөө дудаагүй байхад тэр бөө ахын гарт нь зүүж өгсөн хамгаалт байхгүй болчихсон байсан. 2 хоногийн дараа бөө ах ирсэн. Би ажилдаа явчихсан байсан болохоор орой ирэхэд хүүхэд маань зөв зүгээр болчихсон. Энийгээ тоглож байлаа. Эхнэрээсээ яав ивэ гэд асуусан чинь нөгөө талигч чи манай хүүхдэд орогдоод шүн болго манаагаа дээрэд боломжоор л авч явах гээдсэн байна. Насаараа дуудаагүй болохоор айхтар хүчтэй болж амжаагүй байсан гин. Ашгүй засал хийгээд явуулчихсан гэсэн гэж ярилаа. Бид хоёр гайхаад яагаад манай хүүхдэд хорогдчихдаг байна даа л гэж утсан. Тэр өдрөөс хойш нэг хэсэг гайгүй байлаа. Би ерөн тиймэрхүү юм их сонсч байсан ч өөрөө мэдэрч үзээгүй л дээ. Гэтэл нэг шин бүр унтаж чаддгүй, нойр хүрэхгүй байсаар арай гэж нэг юм унтах шиг болсон. Нэг сонин мэдрэмж төрсөн. Унтаад ч байх юм шиг, үгүй ч юм шиг. Гэтэл гэнэт гэр тэр дүггээл юм буудах шиг боллоо. Гэнэт цочоод бүр зүрх салганчихлаа.
Тэгтэл гинэт хашааны гадаа нэг юм ирж зогсоод бүр тулж ирээд түлхээ идж байгаа юм шиг нааш цааш нь хөдлөх чимээ гараад бүр 2-3 өний чимээ гарлаа. Тод биш ширээнээс нь 3 айл байна. Нэг юм байхгүй байна гэж үглээд байгаа нь сонсогдоод яг л орж ирэх гэж байгаа юм шиг санагдсан. Юу н байхгүй байна гэснийг сонсч чадсангүй. Би гарч үзэх үү хэн ирчээд манайхыг шагаагаад байна гэж бодсон ч нэг хайж сүрдэг утвал нойрондоо дийлдэд буцаад унтчихж. Тэр шөндөө зүүдэллээ. Зүүдэнд нэг хүн хаалган голгочход юм бүртгээ идж байгаа юм шиг зогсоод байх юм. Царайн саарагдахгүй. Нэг харахад хоёулаач юм шиг, эсвэл гуруулаач юм шиг. Би хэмбэ яасан гэсэн чи хаалга тасхийг лагтчихсан. Өглөө сэрээд ихнэртэй зүүдээ эртэл шүн хаалган гоогоо таагдах шуулахор нь би сэрсэн штэ. Тэгээ хүүхдүүлээд би айгаад гарч чадаагүй чамаг сэрэх гэсэн чинь чи ерөөсөө сэрээгүй гítг юм да. Тэгэж ярьж байтал хадам ихч орж ирээд хашааны алгыг шүн хэн онгойлгосон юм болоо. Бас өчигдөр шүн хүүхэд яагаад уйлаад аваа зүгээр үү гэж асуудаг байгаа. Бид нар айгаад шууд нөгөө бөөрүүгээ залгалаа. Маргааш нь бүү ах дахин ирж засал хийгээд нөгөө талигач чин дагуултай болчихч шүн ирээд явсан байна. Хашааны алгыг чинь онгойлгож чадсан ч харин гэрээ чи алгыг онгойлгож чадаагүй. Хэрвээ онгойлгож чадсан бол хүүхдийг ч аваад явах байсан байна гэж ярив. Тэр шүн хаалган гойлгосон гих 3 хар юм нь азар хадам ээж ихч хоёрт хүүхэд уйлах чимээгээр сонсогдож тэтэ шалгаж явсан байж таарсан. Гэхдээ би зүүдэндээ яг 3 хүн харсан их сонирн бөгөөд амар санагдсан. Тэр өдөр заслаа хийгээд манай хашааг тойруулаад хамгаалт болгож улаа уц татж өгөөд явсан. Тэрнээс хойш нэлээд дараах нь манай эхнэрийн охин дүү оройтоод нэг найз нь хөргөж өгөөд явсан байгаа. Гэртээ ороод уцаараа тоглоо твдэж байсан чинь хашааны гаднаас нэрээр нь дуудаад орилоод байх юм гин. Тэгэхээр нь ах ирчээ дуудаад байгаа юм бахтаа гэж дуудаад ах руугаа залгасан чинь юу ирээ солиороод байгаа юм бэ очихлог байна гэж ирсэн баг. Дүүж хайхаад гадаа дахиад дуурахаар нь гарч үзье гэд хүлээгээд өгч. Ахиад дуурахт нь яг тааруулаад гарсан чинь хинч байгаагүй. Хин нэг нь тоглоод байна гэж бодод гэртээ орохгүй гадаа зогсож байтал яг чихэн дээр нэмшиг дахиж дуураад шууд хашааны хаалга цэлийд лонголгож үзтэл тэнд хинж юуч байгаагүй гэсэнтэй. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Хэрвээ та өөр тэтгүүлсэн явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана TV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр он цагийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.